чанар нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Дундгой аймгийн иргэдийн хурал засаг даргын тамгын газрын хамт олон болон Дундгой аймгийн ард иргэдийн төлөөлөл уригдан оролцлоо. Нэвтрүүлгийн зорилго нь хэн нэгэндээ сэтгэлийн тэм хайрлахад оршдгоо. Энэ ч утгаараа бид Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа сум орон нутгийн хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлүүдийг үзэгч та бүхэндээ хүргэдэг билээ. Үүний нэг жишээ болох Дуухуурын Өлгийн нутаг Дундгой аймгийн аж амьдралаас үзэгч та бүхэндээ хүргье. За ингээд та бүхэн маань бас манай Дундгой аймгийн тийм ээ хөгжил цэцгэлтэй бас газар дээр нь очиж танилцъя. Манай Дундгойт бол ер нь 7 хоног болгоно нэг шинэ бүтээн байгуулалтын нээлт, нэг бизнесийн одоо үе таалга нээгдсэн олон одоо шинэ ажлуудын санаачлал өрнөсөн ийм л одоо хөгжин цэцгэлж байгаа одоо Дундгой та бүхнийг өгөх болно. За хүн чанар нэвтрүүлгийг үзэж байгаа телевиз үзэгч та бүхнийхээ энэ өдрийн төмөн амгалан айлтгая. Тэгэхээр Монголын цагаан сарын өмнө энэхүү нэвтрүүлэг хийж байгаагаараа бас онцлог. Тийм учраас бас манай аймгаас эхэлж байгаа нь бас онцлог. Тэгэхээр хүн чанарын тухай мэдээж газар орон нутаг аймаг болгонд байдаг хүн чанарын тухай ярьдаг. Бус аймагуудын бас зүгээр мууж хаалж байгаа юм биш. Тэгтээ манай аймгийг бол яг иргэдийн маань хөдөлмөрчдийн маань хүн чанартай гэж бас олон хүмүүс дурсан ярих дуртай байд юм аа. Тэгэхээр бид нар бас өмнө олон газар дээр ярьж байсан бидний тухай. За одоо говьчуудын сайхан уужим тэнэгэр ухааны тухай. За тэр утгаараа сайхан хүн чанарын тухай их ярьдаг. За сонин болгондоор бас бичдэг. Дундгойн одоо айдыг хашаандаа болгон Дундгойн оюутнуудыг өрөөндөө суулгана, хажуу өрөөндөө суулгана гэсэн зар ялыг явдаг. Энэ дагуу бас энийг мэдэрч хүн чанар гэдэг нэвтрүүлгийг манай аймгаас эхэлж байгаад бас баяртай байна. За бидний зохицуулалт холбоо бол Монгол улсын анхны сангийн сайд Гадан болын чагдар гэдэг хүний хөшөөний өмнө зогсож байна. За энэ хүн Дундгой аймгийн Дэлгэр хангаа самын харьяат ийм хүн байгаа. Бид нар аймаг байгуул гэсний түүх 70 жилийнхаа ойгоор нөхөө хөшөөг сөндөрлөн босгосон юм аа. За тэгэхээр манай аймгийн хувьд бол бас улсууд ярьдаг түрүү бас бид нар ярьж ирсэн хөшөө олонтой хүн аймаг гэж. Тэгэхээр бид нар түүхэн улсуудынхаа алдрыг мөнгөчүүлэх зорилгоор энэ бодит улсуудынхаа хөшөөг бол босгосон. Одоо ерөнхий сайд дасан наран цэцэрлэгтгэн хөшөө энэ зүүн талд байж байна. За чөлтөм аваргын даншигыг аварга чөлтөмгэн хөшөө байж байна. За мөн хөгжлөөрөө бас энэ бас манай аймаг тодорхой хэмжээнд бас хүрч яваа гэдгийг бас телевиз үзэгч та бүхэнд бас хэлэхэд таатай байна. Та хүмүүс зөвхөн тохиолдолд орох байгууллагуудаа өөрсдөө сонгочих. Хаан ч очсон хүн чанар өнөртнэ. Энэ бол үнэхээр би бол дараагийн тэр бол үнэхээр бахархам тэрийг хэлэхэд бол таатай байгаа. Ингээ гудмаар явж явсан хэнтэй ч уулзсан, хэнтэй ч ярьсан. Энэ бол та бүхний ажил бол бүтэх байхаа гэж бодож байна. Тийм яг та хоёрынхаа бас одоо хуралд ороод бас дараагийнх нь үйл ажиллагааны хооронд бид нар бас нутгийнхаа ард иргэдэд танилцаад байж ах уу. За эргээд уулзч болох юм байна тийм ээ. Тэгээ эргээд уулзцгаа тийх үү. За баярлалаа. За. Ийхүү бид нэвтрүүлгээрээ Дундгой аймгийн үе үеийн волейболчид инхий мананд зогсож байгаа хатан эмнэлгийн хамт олон улс их орондоо ажил үйлсээрээ хувь нэмрээ оруулсан генерал Содномгой болон ард иргэдийн төлөөлөл Бямбаягч энэ аймгийн аав ээжийн үүргийг гүйцэтгэж байгаа удирдлагуудын санаа бодол хүн хүнээ гэсэн өгөөмөр сэтгэлийн яриаг үзэгч та бүхэндээ төлөвлөж байна. За манай Дундгой аймагт хүн чанар гэсэн нэвтрүүлгээс явуулж байгаа юм байна. Энэ бол сайхан нэвтрүүлэг явуулж байгаа хамт олонд баярлалаа. Монгол зон олны одоо хамгийн дээдэлдэг дэлхийн бүх орнуудаас Монгол улсад бол хүн чанар илүү сайн байдгийн болов гэж бодож явдаг юм аа. Тэгээд тэр дундаа говьчуудыг бол бас тал нутагшгүй тэнгэр ухаантай илүү хүнлэг чанартай байдгаа гэж ойлгож явдаг. Хүн чанар гэдгийг бол би хувьдаа бол ингэж ойлгож байгаа юм л та. Хүн чанар гэдэг бол одоо хүн хүнээрээ байхыг л одоо ямар нэгэн одоо илүү дутуу юмд шундаггүй өөрт байгаа боловсрал өөрийнхөө сурсан мэдсэнийг бол улс нийгэм өргөхрийнхээ төлөө зориулдаг, өөртөө байгаа өмч хөрөнгөндөө тохирсон үйл ажиллагаа явуулдаг. Хүний төлөө бусдын одоо ядарсан зовсон ажил нь бүтэхгүй байгаа хүний төлөө өөрийн сурсан мэдсэн бүх юм одоо харамгүй зориулдаг ийм л одоо чанарыг бол хүн чанар.
Би 8-ны том газраа олон нийтийн харьцаалт би хариуцж ажилладаг л да. Тэгээд өнгөрсөн 3 сараас эхлээд энэ үйл ажиллагаа маань эхэлсэн. За энэ хугацаанд бол одоо манай аймгийн иргэд бол тулгамдж байгаа асуудлаа энэ олон нийтийн харьцаа шууд одоо холбож нээлттэй утсаар 75906 гэсэн утсаар бол санал хүсэлтээ өгч байгаа. Хүн чанар гэвэл бас арай өөрөлтөө хүн хүнээрээ хүний сайхан сэтгэлээр л байх нь чухал гэж би дотроо боддог. За манайд аюулаас сэргийлэх цогцлбор гэдэг аюул үзэгдлээс урьдчилан сэргийлэх ийм одоо институт бол байгуулагдсан. Энэ аюул үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээг сум баг иргэдэд түргэн шуурхай цаг алдалгүй хүргэдгээр бусад мэдээллийн одоо хэрэгжлээс онцлог байдаг юм аа. Яагаад гэвэл бүх сумдаа толгойн сэргийлэгч нар ажилладаг. За тэр толгойн сэргийлэгч нар маань бол тухайн мэдээллийг тухайн баг орон нутгийнхаа малчдад иргэдэд хүргэж мөн одоо тухайн төв институттэйг холбогдож ажилладаг одоо бас онцлог талтай юм аа. За хүн чанар гэдэг бол хүн өөрийнхөө яг одоо унган зан чанар байгаа төрхөөрөө хүн нэг байгаагаараа байх та сайхан энэ сайхан уншуу энэ сайхан хүн чанартай хүн гэж хүмүүсүүд ярьдаг. Би үүнийг л одоо хүн чанартай хүн байна гэж боддог л да. Бас зарим нэгэн хүмүүс бид нар ярьдаг штэ. Улааныг харж уруудаг, шарыг харж харуудаг гэдэг одоо ярьдаг. Тэгээд бол хүн үнэхээр одоо сайхан бие биендээ итгэл төрүүлж, бие бинийгээ хүндэтгэж хайрлаж явна гэдэг бол эрхэм зүйл ээ гэж одоо ингэж боддог. За хүн чанар бол ер нь хүнд байх маш нарийн нандин зүйл гэж бодож явдаг та. Тэгээд ер нь одоо хүнд хандсан бол хандсан шиг л хандаж тий. Нэг зангаараа хүний зовлон жаргалыг өөрөө ойлгож, өөрийн юм шиг ойлгож, үзэж, харьцаж үйлчилж явах нь л зөв юм шиг байдаг тий. Хүн дэр нь өөрийн хүн шиг өөртөө хандаж байгаа юм шиг л хандах юмсан гэж би бодож явдаг. Энийг л би хүн чанар гэж бодож явдаг та. За тэгээд нэвтрүүлгийн маань хүндлээд энэ сайхан гоё хувцастайгаа тийм ээ бас үзэгч хүмүүнтэйгээ бас мэдчилж байгаад баяртай байна. Тэгэхээр бас Дундгавь аймгийнхаа бас ер нь ард иргэдийнхаа талаар бас та ярихгүй юу? Их сайхан уламжлалтай. Тэтгэврийн авангууд орон нутгатаа ирж амьдраад одоо би чинь 20 жил болж шүү дээ. Оо за. Энэ хүнд тийм өснөсөн нутаг шиг тийм сайхан юм хаач байна. Ер нь одоо бодоход Улаанбаатарт хоргодож одоо хотын тэр утаа уяар дуу чимээнд хоргодож суух юм ямар хэрэг вэ? Энэ манай нутаг манай аймгийн нутаг дэвсгэн аймаг маань ер нь ямар сайхан гэж бодно. Би бол нөхдийгээ одоо тэр тэтгэврээ авсан ахмадуудыг бол энэ хоолод бидгийг оргодооч. Орон нутаг тэрс эсвэрсэн нутгаан бараадаж хийдгээ хийсэн улсууд сайхан нөхцөлд амьдраач гэж ингэж хэлмээр санагддгийг. Манай аймаг бол одоо сайхан газар шүү дээ. Тэр нь аймгийн маань хөгжил ер нь сүүлийн үед онцгой сайхан болж байна. Тэгэхээр Содном ахын манаас маань Дундгавь ард иргэд бас энэ гадуур хүмүүстэй ярилцаж явахдаа таныг одоо дундгавчуудынхаа хамгийн одоо эрт тосдог хүн гэж тодорхойлсон. Таныг одоо яагаад ингэж тодорхойлох болов? Гэхдээ энэ манай дундгавчууд ч эрт шүү тий. Хөглөө ер нь эрт тэр сайхан ой цэцэрлэг дундуураа явна. Агаарын сайхан ямсгална. Аваад далгай дээр гарна. Ер нь манай хөгш эцэн орлогч маргаах уу? Хөгшин базаа хаяа явандаа бараг явж чадахгүй. Ингэж өглөө тогтмол явдаг манайхан шиг олон ийм ч учраас та ийм ангамхан ийм сайхан залуухан харагдчих шүү дээ. Одоо та бүгдийг манайд ирж яг хоёр хөгшинтэй хөр зориуд ирж уулзсанд үнэхээр их баярлалаа. За та эрэг ч гэсэн бас бидний энэ жил нэг ийм сан садан явдал болно. Монгол энэ зэвсгэл төчийн генерал цад бий болгож хэрэглэсний 70 жил яв болно. Оо за. Энэ 70 жилийн гоёг энэ жил манай Батлан хамгаалах яам бидний хүлээж авч тэмдэглэх хүлээлттэй байна. Оо за. 70 жилийн гоёгоо тохиолдуулж одоо ажиллаж байгаа. Хамралтандаа сууж байгаа генералуудаа сайн сайхан бүхнийг бас энийг дамжуулж хэлхийг хүсэж байна.
Та маань юу хэлэх үү? Одоо юу хэлээд одоо баярлж байна. Газраас ирчээд ингээд бата ёстой газраас ирчээд. Энэ сууга хоёр өгсөн дээр ингэж одоо бас хийсэн явдал нэрэ та бүхэнд баярлалаа. Гэртээ одоо очих боломжийг олгосонд маш их баярлалаа. Тэгээд танад бас нэгэн өдрийг сайхан халуун дулаа цай ууж одоо бас нэгэн өдөр халуун яриа өрнүүллээ шүү дээ, тийм ээ. Сайхан байна. За тэгээд дунд говийнхаа дараагийн үйл ажиллагаанд оролцъё. За их баярлалаа нөхдөд. Ерөөсөө л би хүний зовлонг өөрийн зовлон мэт мэдэрдэг хүнийг хүн чанартай хүн гэж хэлнэ. Би бол мөнгөний одоо баян хүнийг тэрбумтан гэж хэлэх, мөнгөний тэрбумтан байх. Харин хүн чанарын тэрбумтан гэдэг бол хүнийг босгож чаддаг, хүнийг хайрлаж чаддаг миний тэр олон сайхан залуучуудыг хэлэх байхаа гэж бодож байна. Тийм учраас хүний төлөө зүрх сэтгэлтэй, хүний төлөө одоо өөрийгөө зориулж чаддаг, бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулж чаддаг тийм хүмүүсийг л би хүн чанартай хүмүүс л гэж хэлнэ. Эрхэм үзэгчдийн хүн чанар нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээрэн. Тэгэхээр өнөөдрийн маань хүн чанар нэвтрүүлгийн хүндтэй зочин Дундгой аймгийн ард иргэд болоод засаг даргын тамгын газрын хамт олон оролцож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн ард иргэдтэйгээ Дундгой аймгийнхаа энэ онцлог одоо гоё сайхан газруудаар бас явсан бол яг энэ цаг мөчид одоо үе үеийн волейболчдын тийм ээ волейболын мастеруудтайгаас уулзаад байна. Тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бас хамгийн ахмад одоо спортын мастер галаахаас бас яриагаа эхлэе. Манай Дундгой аймагт зохиогдож байгаа хүн чанар нэвтрүүлэгт оролцож байгаа явдалтай би баяртай байна. За ингээд манай Дундгой аймаг бол волейболын өлгий нутаг гэж яригддаг. Цаашдаа спортын өндөр амжилт гаргаараа гэж хүсэн өрөөе да. За бидний хүүхэд байхад олгогдсон энэ спортын хүмүүжил бол биднэрт одоо аливаа ажлыг хийхэд сурч хүмүүжих одоо бүх зүйлд бол их нөлөөлж бидний амьдралд одоо их тус нэмэр болдогт одоо дорцрон багштай их баярлдаг. За нийт монголчууд сар шинийн мэнд хүргье. Ялангуяа Дундгой аймгаас Улаанбаатар хотод амьдарч байгаа ард иргэдтэй сар шинийн мэнд дэвшүүлье. За спортоор хичээсэн хүүхдүүд бол ер нь хүн чанартай, ер нь бол бие биендээ тусархаг, за амьдрал ахуйдаа ч гэсэн тэр бүгдийг хэрэгжүүлдэг тийм болж төлөвшдөг л дөө. Хүн чанар гэдэг нэг хүн чинь өөртөө ингээд нэгэндээ ингээд тусалдаг да. Хүн чанар гэдэг чинь ядуу хүмүүс тэтэргээд ингээд хүнд туслах, тэгээд нэгэндээ л зовж байгаа цагт нэгэндээ туслах, тэрийг л хүн чанар гэх ах та. Манай цэцэрлэгийн 70-100 хүүхэд хүлээн авах чадaltaй хүүхдийн авьяасыг нээж оюунлаг, хүмүүнлэг, эрүүл чирэг болгон хүмүүжүүлнэ. Нэг бүлэгт 100 хүүхэдтэй зориултын технологи орчин зохистой хооллол, найрсаг харилцаа, мэргэжлийн өндөр чадвартай багш нартайгаар танилцуулдаг. Хаяг Бүдэ аж ахуйн яамны хойдол хоршоолын холбоо. Эрхэм үзэгчдийн нэвтрүүлэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээрэн. Тэгэхээр Дундгой аймгийн одоо ард иргэдийн аж амьдрал болоод засаг даргын тамгын газраас санаачилсан олон ажлууд тийм ээ иргэдийн хурлын одоо төлөөлөгчдийн бас хийж бүтээсэн ажлуудыг бас нэг өдрийн турш явж одоо танилцлаа. Тэгээд хоёр маань зөвшөөрөл өгсөн учраас болцсон цагтаа уулзаад бид бүхэн манай нэвтрүүлгийн сценарын дагуу бас одоо нэгэн айл руу очих хэвээр тэгээ явж байна. Та өнөөдөр манай аймгаар бас нэлээ аяллаа тийм ээ. Тэгээ та өглөө нэг асууж байсан битэрээс хөвшөө ихтэй хөгжил багтай эзгээд ингээл нэг олон түмний нөгөө худалуугийг 1000 удаа хэлэхээр үнэн болдог гэдэг шиг. Тэгэхээр манайх одоо хөгжил багтай байна уу, хөгжил ихтэй байна уу? Танаас би бас тийм бас. Өөрөө бас асуусандаа бас ичж байна. Үнэхээр цэвэрхэн тэгээд хүмүүс нь ч гэсэн маш их дулаан уур амьсгалтай. Ер нь их хүндлэмтгий зантай хардаг юм байна. Би бүр хөгжил бол ойлгомжтой адаглал гэхэд ер нь миний зүгээр ойрын жишээ гэтэл төрийнхээ албаа агчдыг бас тийм ээ нийгмийн асуудлынхаа шийдэгдэн шинэ байранд оруулсан. 12 одоо оруулсан байна. Мөн одоо ерөөсөө дуу хуураар алдартай одоо нутагшууд тэр утгаараа бас одоо малчны цагаан сар төхөөд бас хүмүүс бужигнаад нөгөө баярынхаа концертыг бэлдэж जैन тэдгэрийг бас үзэл сонирхлоо. Мөн одоо боловсролын байгууллагуудаар эмнэлгүүдээр очлоо. Одоо онцгой байдлын одоо газартайгаа хамтраад бас та бүхэн маань хурдан шуурхаа одоо тийм ээ мэдээллийг цаг ямагт хүргэдэг тийм сайхан одоо бас станцтай болсон юм биш үү? Бусад одоо аймагуудаас давуу талаа. Иймэрхүү
Ааха. Иймэрхүү байдлаар бас их үзэж танилцлаа. Хөгжиж байна. Аймагтаа хийгдсэн зүйлүүдэн тэрүүгээр дамжиж иргэдэд хүргэж байгаа. Ааха. Ажлын одоо их ачааг үрж байгаа та хоёроос төрч гисэн завсарлаад бидний одоо урилгыг хүлээж аваад бидний хүндэтгээд бас манай тийм хүн чанар нэвтрүүлэгт оролцож байгаад баярлаж байна. Тэгэхээр бас энгийн сайхан яриа өрнүүлье гэж бодож байна. Манай одоо Божин маань одоо бага насаа хаана өнгөрүүлв? Ер нь Дундгай аймагтаа төрж өссөн үү? Уйгуул нутаг хаана уу? Гижээ аав гэр бүл гэж үзэгчтэй бас танилцуулахгүй юу? Дундгай аймгийн бас нууц яриа болж байгаа. Тийм аймгийн одоо бидний очих гэж байгаа нэг айл байгаа. Боржигны. Ааха. Боржигны л одоо Боржигн баг гэдэг нэг гол тийм нэг хэдэн годомжууд байгаа. Тэнд л өссөн шүү дээ. Баг багаараа байдгүй тийм. Баг багаараа одоо аймгийн төв дээр нэг 5 баг байгаа. Ааха. Тэгээ Боржигн баг гэж байгаа. Ааха. Тэгээ Боржигн гэдэг чинь их том агуулгатай шүү дээ. Одоо Чингис хааны одоо Чингисийн удамч гэж ярина одоо Боржигнийхэн гэдэг одоо манайхан бид нар бол тэр талаас их том агуулгаар харуул. Зүүн тарчин тэлжгээрээ Боржиг авах Чингисийн удамынхан. За. Ээж аав маань бол Адаацгийн нутгийнхан. Тэгэл ерөөсөө одоо ингээл намайг чи Адаацгийнхан гэл Адаацгийнхан булаацалт нь Боржигнийхэн гэл энд бас ээж аав маань бол бүр сүм өхөрдийн. За би ч бол үлзийтэй хүн. Дундгай үлзийцэн бол салдартай. За ер нь тэгээд нутгийн бүгдээрээ магтанда. Тэгээд манайхаас чинь олон алдартангууд төрсөн. Ардын жүжигчин Дагрын зугаа байна. Эгчтэй 3 гавьяат байна. Ардын жүжигчин Нэргүүгаа байна. Тэгээд тэрний ах нь Дашвилжээгаа, гавьяа жүжигчин эгчин Дүнжмаагаа байна. За тэгээд нөгөө Цэрэнгийн 3 охин гээд алдартай 3 дуучин би охин би. Гэх мэт ч гавьяа хүрэлцэхгүй юм биш үстэй. Нэг дуу яхан бодоод яраса хүрэлцэхгүй. Би бол миний хүүхэд нас бол бүр баригадын төв дээр багийн төв дээр Дундгай аймгийн үлзийцэн мен тактэрга тэгээд манай баригадын дарга байсан. Тэгээд тэнд л одоо цагирыг төрж Молконы Лазар одоо ингээд нөгөө машин холбоод бид нар явдаг байсан шүү дээ. Тэр үеийн хүүхдүүдээс адилаар тийм ээ. Тэгсэн сайхан. Одоо удахгүй сар шин маань яг хаяанд одоо 2-3 хоноод ирэх гэж шүү дээ тийм ээ. Та бүхэн манай сар шиндээ хэрхэн бэлдэж гин вэ? Тэгээд сар шинэнд бас энэ чинь бид нар чи монголчуудын уламжилт их баяр. Гэхдээ бид нар ард иргэдтэй энэ аймгийнхаа 50,000 иргэдэд бас нэг уриалга гаргаж байгаа. Ерөөс энэ цагаан сар чинь ингээс ер нь бид нар бүгдээр л мэдэн шүү дээ. Ер нь ахмадуудаа хүндэлдэг ах トゥ усаараа одоо уулздаг нэг ийм сайхан баяр. Тийм учраас бид нар нэг 4 зарчим яаж байгаа. Нэгдүгээрт бол юу яа ерөөс огт арихгүй тэмдэглэе. Цагаан сар гэдэг чинь цагаан одоо бүх зүйл цагаан байх. Тэгээ нэгдүгээр арихгүй бай. Хоёрт нь ерөөсөө ахмад буурлуудаа л одоо очиж золгочихё. Ахмад буурлууд дээр айл хотоороо ингээд хамаатан садангаараа цуглаад тэгээд 10 20 мянган төгрөг нийлүүлээд тэгээд тэр морин жилийнхаа азыг үсчи тэр гэртээ ахмад буурлын да. Тэр морин жилийн хамгийн азтай тодорч нэстэй. Тийм учраас бид нар ерөөсөө тэр ерөөсөө ахмад буурлуудаа л хүндэтгсэн биеиндээ битээ бэлгэсэлт ингээ өгөө. Энд хятадын бараа мараа битээ өгөө. Ерөөсөө мөнгийг мөнгөөр нь ингээд ийм хүндлэл гуравт нь бол хоггүй сайхан цэвэр байг айл хотлоор бүх гудамж манай аймаг их гой цэвэрхэн байгаа сте. Тэгээ үнэхээр энэ санаачлагын уриалгыг дэмжиж байгаа. За дөрөвт нь бол бид нар ерөөсөө ууц энэ юмыг бол ууц энэ идэ будаа ингээд залуучууд нэг том боо юу тавиал нэг дуус тавиал олон давхар одоо битүү хөндрүүл өчрүүлээ. Тийм учраас юу яаж байгаа юм? Ерөөсөө ахмад буурлуудаа л сайхан ууц идэ тэр шүүс юм тависан ийм уриалгыг гаргаж байгаа юм. Одоо та хоёрын маань хамгийн үнд ачааг өөрч явдаг. Тэгээ хамгийн өмг төшөг болох одоо амьдралын хамгийн гол чухал хүн бол хүний хань байдаг аа. Тэгэхээр хайртай хануудынхаа талаар бас тийм ээ өөр хүмүүсийн талаар ярихгүй юу? За бид ч одоо сургуулаасаа үерхэд сүүлд нөгөө амьдрал цэгцрээд ингээд соосондоо удирчаадаг 3 хүүхэдтэй штэ манайх чаа тэгээд хүүхдүүд том болсон 85 оны нэг охин одоо 2 дахь хүүхдээ гаргаж хаа сууж байна. Ажил дээр өө болцсон байна. Тэгээ 2 дахь хүүхэд маань банкны сургууль төгсөөд одоо төрийн банкнд ажиллаж байна. 3 дахь хүүхэд маань 94 оны хүүхэд хятадд сургууль сурж байна. Асан хөгийн чиглэлээр сайхан одоо хүний хайна гэдэг бол ерөөсөө нэр байдаг юм аа тэднэрт маань. Би үлзийц сумны дараагаар томилогдоод явахдаа за бараг л авгаагүй тэнд 4 жил болчихондоо гэж бодсон чинь юу вэ? 7 хон чадахгүй юм чи. Ороод ирэхэд цам цэртэй нөгөө эзэн хоолны ингээд ерөөсөө өөр ирэхгүй тийм ээ дандаа. Гэр бүл бол би бол амьдралын хамгийн үнэт зүйл. Хамгийн үнэтэй бүр эс. Тэгээд
их сургууль мургуулд байхад бас октод бас наад санал бас байлгүй л яхаа. гайгүй говийн хүмүүс их хүн чанартай лээ. Чамтай үерхий суу юм уу гэж санал зөндөл ирж илаа. Дон сургууль байх ч гэсэн. Тэгээ би нэг бодол өгдөг гэсэн байхгүй. Ерөөсөө нутгийн хүмүүстээ сууна гэдэг. Тэгээ явсаар яж би сантайгаа одоо суусан. Бид нар одоо 10 жил болж штэ. Сайхан. Тэгээд намайг ер нь бүхэл газараа цуг байсан. Америкт одоо сүүлийн 2 жил бид нар сурлаа. Гэр бүлээрээ хамт явсан. Одоо нэрээ сонноос 3 сая дахь иргэнэ төрүүлээ гэж бодоод байгаа шүү дээ. Бас нэг зүтгэл үзээ эн чинь засгийн газараас бас байр маяр өгнө гэдэг байгаа эн чинь. Ер нь ихтэй заах байрандаа голно ш. Ер нь 3 сая дахь иргэний төлөө бас тийм ээ. Энэ залууг бид нар чинь бас дэмжлэг яах ёстой шүү дээ. За бас мэдээж ажлын хажуугаар бас хөгжилтэй зүйлүүд их тохиолддог байхаа. Бага насныхаач болоод ер нь дурсамтай зүйлээсээ хаваалцаач хоёр. Хончин найд нэг аавтайгаа яг уулзахын даван дээр үүлдэг дуусчдаг байхгүй юу. Тэрийг бодит тэгээд ойлгоцсон. Тэгээд шууд нөгөө тэр үед чинь нөгөө намын төв хороо мороогоор аймгийн намын хороогоор дээр орж дээшээ захаа мөхөө очдаг. Шууд бичсэн чинь би загнасан шүү дээ. Тийм. За юун дээр загиргаан дээр дууж байна гэд намын хороон дээр дууж байгаад очсон чинь чи хянуулгүйгээр шууд сайд захаа бичсэн байна. Тэгээ ангийнхаа багштай зүгээр өгтөө загнуулаад хоёулаа. Тэр үед чинь юм хийсэн. Тэ үргэлжлүүлж өгөөч гэж байгаа. Тэгсэн чинь дондгийн цаг өндөг айгүй гоё. Танайд Монгол хэдийн багш байгаа үстэй гэж байгаа байхгүй юу? Хэв шинжит дүр гэж байдаг юм аа. Миний дүү тийм учраас би зохиолоо үргэлжлүүлэх бодлого байна гэж байгаа байхгүй юу? За яг зөндөө хөгжилтэй юмнууд байна л да. Зөвөр би дунд сургуульд байхдаа нэг охин сайн болоод тэгээ би чинь багадаа нэг тийм их цэвэрхэн уцалдаг эмхтэй хүнтэй их гоё октодтой их сайхан харьцдаг октод бас гайгүй л дээ яасан. Тэгээд нэг гайгүй өөрийн бас таалагдсан нэг охинд захиа ичдэг байхгүй. Захиа ичээд нэг доотлынхаа ангийн хүүхдээр жижигхэн биетэйсэн л дээ. Тэгээд хүүхдээр захиа өгсөн чи тэр охин над буцаага захиа өгсөн мөн. Тэгээ юу гэж ütсэн гэхээр боджоо чи бол их тийм даруухан бас дажгүй хөргөн байна л да. Ер нь бол таалагддаг л гэж байна. Гэтэ чи нэг жоохон өсөөдгөө гэсэн. Тэгээ тэр үед нөгөө улаан шагамгийн нэвтрүүлэг Арадын нэвтрүүлэг Монголын Арадын нэвтрүүлэг явдаг. Дандаа өсвөр насны хүүхдүүдэд яг тухайн нэг сэдвэр нэг явдаг байхгүй. Тэр үед нөгөө өсвөр насны хүүхдүүд яаж өндөр болох вэ гэдэг тэгээ намхан хүүхдүүд өндөр болох вэ гэдэг. Тэгээ би бол ер нь өсчил яваа хүүхд шүү дээ. Тэгтэл 3 даа өсч юмаа санагдаа нөгөө охинтойгоо үерхчээд болсныг хангачих гад тэгсэн чи тэр үед нэг юм явдаг байхгүй. Яа өндөр болохны гоё нэвтрүүлэг яваад улаан шагмаар тэгээ яад нэвтрүүлэг гэхээр өглөө болгон эрт ер нь нар ургахтай зэрэгсэж босоод тэгээд яг эмэгтэй хүн их хүн нөгөө сүүний дээж өргөдөг шээ тийм ээ ингээд олми дээр ер нь ингээ гоё өргөөд тим үйлчлэг хийвэл их өснө гэд тэгээ би нэг тэр зунжинга өглөө болгон босоод бүр нартаа уралдаж босоод тэгээ өглөө яг л эмэгтэй хүн одоо их хүн сүүг өргөж нар өргөж байгаа шиг 3 сар тэгсэн чи яг өөрийн нэг хүслээр ч юм уу тэр зундаа аягүй өсдөг юм. Өсөөд тэгсэн харин би ч нөгөө сургууль төгсөө явсан. Тэгээд саяхан жоох ер нь уулзсан нөгөө охиноос би өндөр болсон байгаа байхгүй. За одоо би болслыг чи хангацлаа гэсэн чи би тэр хоёулаа гэр бүлтэй болсон. Тэгэл яг ямар ч өссөн шүү. Тэгвэл нэлээд ач холбогдол өгсөн ба шүү дээ. Тэгэхээр бас бид бүхэн нэвтрүүлгийнхаа бас тийм ээ сценарын даваа нэг баяруулуулдаг. Тэгэхээр энэ том бас аймгийн тийм ээ хоёр дарга нь одоо бас нэгэн гэрч очлоход бол хүмүүс маш их баярлах байхаа гэж бодож байна. Тэгэхээр яг бид бүхэн явсаар хүрээд ирлээ ороод яриагаа үргэлжлүүлэх үү. Тэгээ одоо бид нарт төр өөрөө хэллээ. Үнэхээр тусламж бол нүдэ болсон байх хэвээр. Таад над нөгөө өргөдөл өгсөн шүү дээ тийм ээ. Тэгээ би харин тэр дагуу чинь л одоо ингээд аймгийн орлогч дарагтайгаа ингээд ирж штэ. Тэгээ яг юу хэрэгтэй байгаа юм? Танаас чи 3 хүүхэдтэй юм байна тийм ээ? Айл 3 юу? Энэ. Яасаа адилхан орно. За тэгээ айл сургуульд явж гараа өргөдөө. Энэ. За бүгдээр явж байгаа юм байна. За чи яага явахгүй? Хичээлээ иргэсэн бүрдэхгүй байгаа юм уу? Хичээлээ иргэсэн юу хэрэгтэй? Одоо нэг сандал мантал. Сандал. Тийм. Тэгээ өөр хувц сумц байхгүй байгаа юу? Күрт мөртгөө байхгүй. Тэрийг нь бид шийдээ заяа. Юу хэрэгтэй чи жагсаалтыг гаргаад тийм ээ? Жагсаалтыг гаргаад энэ кодорга жагсаалтыг гаргаад энэ хүүхдийн нөгөө хувц сумар байхгүй, ном дэвтэр байхгүй, цүнх хүмг байхгүй юм ба штэ. Тэгэхээр тэрийг нь бид нар жагсаалтыг гаргаад энэ аймгийн өдөр 2 дарга шийдээ заяа нэ. Дуусгай хүүхдэд юу хэрэгтэй жагсаалтыг гаргая гинэ.
Надад чимээс байгаа утсроо байх. Бүгдийн шийдээ. Угагийн 3 хүүхэд байдаг. Нэг нь хичээлдээ яв. За харин тэгээд нэг нь би хөдөө явуулсан. Өргөдөл өгсөн юм байна тийм ээ та. Өгсөн шүү дээ та тусламж мод жавдаргын нэр дээр өргөдөл өгсөн юм байна. Тэгээ тэр дагуу чинь одоо энэ аймгийн орлогч дарга аймгийн иргэдийн ордын дарга хоёр явж байгаа юм. За. Тэгээ бид нар бас тусламж үзүүд яа гэж байгаа. Тий. Жагсаалтаа гаргаж. Юу хэрэгтэй вэ гэдгээ та нэг жагсаалт хүүхдүүдээр бичүүлээд жагсаалт гаргаад хараа заа юу. Өнөө маргааш угаа. Тий. Тэгээд өгөөч бид нарт өгөөч заа юу. Эргүүлээд үгүй болчихгүй зү? Тий, юу хэрэгтэй вэ гэдгийг жагсаагаад бид нарт өгөөч. Өнөөдөр ингээд үгүй нүүд хүртэл харахаа байцгаа. Тань дээр энэ юу танаа Дундгой аймгийн одоо засаг даргын орлогч иргэдийн хурлын одоо дарга хоёр ирсэн байж тээ. Инх бат дарга одоо Буджав дарга хоёр. Тэгээ тань сэтгэлийн дэм хайрлж энэ өвчтөй байгаа үед нэм тарианы мөнгө хүүхдүүдэд нэм хичээл хэрэглэлийн мөнгө өгье гэж байна. За. Тий. Та өргөдөл бичсэн байж тээ. Та хизэнээс өвцөн би юу сайжидин 5-6 жилийн өмнө сахар өвчтөс. Одоо сүлдээ болчихсон. Хавгнахгүй. Эмчүүд очивт шээс. Тэгээ тань дээр хүмүүс сэтгэлийн дэм өгөхөөр ирж та баярлснаа илэрхийлэх үү? Би баярлж байна. Яа хэлэх үг алдахгүй шүү. Хэцүү байна. Үнэхээр хүнд байна л да зайлаа. Тэгээ одоо хүүхдүүд маань энэ хүүхдүүд ч одоо бас сургууль цэцэрлэгт явахыг зорж байгаа хүсэж байгаа шүү дээ. Тэгээ одоо энэ цэцэрлэгийн удирдлагын дэвтэртэй нэрээ. Хэдэн хүүхэдтэй? 3 бахантай би. За тэгээ цэцэрлэгт хэдэн үе хүүхэд явж байна? Ганцлын навд босны сургууль хоёр сургууль нэг хоёр дахь анги хүүхдээ. Яагаад явуулахгүй вэ? Босом төвөтэй болохоор явуулчихгүй. Одоо энэ дарга нар нэрээд ийм гоё цэцэрлэгт явуулъя мөнгөн тусламж бүр ийм 500 мянган төгрөг шийдэж өгч штэ. Сэтгэлдээ хуваалцахгүй юу? Баярлж байна. Баярлж байна. Одоо танаа ингэ ходог хаав танах. Ходог хаав. Ойрхон уу? Тэгээд усаа аваад одоо сайхан хамгийн гол нь цэвэр бай. Гоё цэвэр байх. Бохроос болоод хүүхдүүд одоо амман дээр юм гараад штэ мэдээ. Их гоё цэвэрхэн бай заа юу нэг. Аймгийн шалтгааны нөөцөөс 500 мянган төгрөг. Шууд яа. Тэр ярьж байгаа шийдэж тий. За юу. Марашгаа. Бидэд ярьж байгаа таны эмчилгээ энэ хүүхдүүдийн чинь хувь сургуульд яагаад энэ аймгийн засаг даргын нөөц гэж байдгийг. Тэгэхээр 500 мянган төгрөг шийдээ заа юу. Та тэгээд битэр ярьж байгаа шийдчлээ. Тэгэхээр та бол одоо надад эмчилгээнд зориулаа хүүхдээ сургуульд явуул заа юу гол нь бачаа. Тий. Дан бүрээстэй зайлуул тийм байна. Бас дээр нь улаан загламын хороо мороноос юу вэ? Бүрээс дэмжлэг өнө би нэг судлаад бас хэлье заа юу танд. Тий. Эхний ээжинд энэ аймгийн удирдлагын зүгээс нэг 500 мянган төгрөг өгье за. За тэгье. За. Уулын мод урттай богинтой, хүний амьдрал жаргалтай зовлонтой гэдгээ үүнтэй нэгэн адил энэ айлын ажил хөдөлмөрөө хийгээд явж байсан сайхан цаг саяхан аюул төвчин хэлж ирдэггүй. Үр хүүхдүүдээ асран хамгаалах чадвараа алдаж ямар ч аргагүй болсон Маруш ихчигээ харах тусам зүрх шимширч байсныг нуух юм. Дундгой аймгийн иргэдийн төлөөлөл болсон хоёр дарга маань бяцхан хүүхдүүд нь даанч жаахан байна да. Удахгүй өсөн том болж амьдрал нь өөрчлөгдөө хэмээн юрууж сэтгэл болон итгэлийн дэм хайрлаж байхыг хараад Дундгой аймгийн удирдлагуудаараа бахархах сэтгэл төрсөн юм а. За энэ хүн чанар гэдгийг одоо яг зурсууд ярих та. Одоо жоохон хүн чанар муудсан тийм ээ энэ төр гэж яриад байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлэг бол одоо бидний хоорондын харьцааг ойртол байх. Энэ хүн чанар гэдэг нь өөрөө юу юм? Ер нь монгол хүн өөрөө ямар одоо тийм удам ухсаа гарвал энэ одоо өвөг дээдс маань бидэнд юу үлдээсэн юм? Хүн чанар бид нар нэг нэгэнтэй найдвартай байх, хэлсэн ярьсандаа байдаг ийм чанарыг л үлдээж байгаа. Тэгэхээр бол энэ бүх аймаг орн даяар бол явах бүх аймагуудад очиж сурвалжлах хийж энэ нэвтрүүлэг юм шиг байна. Энэ бол маш өндөр ач холбогдолтой. Бидний хоорондын үүсээгүй харьцааг хооронд нь зохицуулах ийм сайхан ач холбогдолтой гэж үзэж байна л да энэ нэвтрүүлгийг. Амдагч өөрөө ирэнтэй бараантай янз янзын айлууд бид нар сая нэг сайн цагаан самын нэг өрхөөр орлоо. Тэгээ ер нь бид нар сайн явах санаа нэх гэж өөрөөсөө хичээх юм бол сайн явж болно. Бид нар хэдий мянган тусламж өгөөч гэсэн өөрөөсөө арчаа муутай байх юм бол тэр бол бас дэмжлэг авч чадахгүй
гэж үзэж байгаа. Тэгэхээр учраас иргэд маань бас энэ талаар бас тодорхой ойлголттой мэдлэгтэй байх юм бас зайлшгүй шаардлагатай юм болов уу гэж бодож байгаа. Өнгөрсөн 13 он болвол дунд өвчүүдийн олон жил хүсэн хүлээсэн юм хамтын мөрөөдөл бийсэн юм жил болсон. Учир нь бол улсынхаа нийслэлтэй автсамаар хатуучлалтай автсамаар холбогдлоо. Зам гэдэг бол мөнгө хэмнэлсэн, цаг хэмнэлсэн, тав тухх бүрдүүлсэн үнэхээр сайхан ийм одоо бүтээн байгуулалт юм байна. Энийг бол манай нутгийнхан бол шагшин гайхаж одоо магтаж ингэж баярлж байгаа. Тэгэхээр бидний энэ зам бол бидний хөгжилд өрөх гүүр болно. За ингээд өнөөдөр бол бас нэлээ баялаг ийм нэвтрүүлэг бас дундгуйс хийглээ би тэгээд бас энэ дунд хүн чанар гэсэн сэтгүүлийн хамт олон за нэвтрүүлгийн хамт олонд дунд өвчийнхээ нэрээс бас талархал илэрхийлье. Үнэхээр энэ дунд бол бас энэ хүн чанарын хувьд бол бас ноён оргил нь болсон ийм сайхан нутаг. Тэгээ манай аймгийг бас ингээд сонгоод энэ ард түмнийг бас хүн чанартай гэдэг ингээд зориод ирсэн хамт олон та бүхэнд бас сар шинийн мишгээр өвшүүлж цааш дэчийн ажилд бас өргөн дэлгэр байгаасаа гэж сэтгэлээс үгсэе. Ингээд бид Дундгавь аймгийн Сайн цагаан сумыг зорж иргэдийн танхимын үйл ажиллагаатай танилцсан Сайн цагаан сумын засаг дарга Баянсан ахтайгаа сумын алдарт уяаж малчин Лувсан Нэмэндэ зочлоо. Сайн цагаан сумынхаа засаг дарга одоо Баянсан ахтайгаа одоо Сайн цагаан сумын малчин Лувсан Нэмэндэ хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайхан үйлчж гин үү? Сайхан үйлчж байна. Манай Лувсан юм бол бас морь уйна. За эдний фермер эрхэлдэг. Сургууль цэцэлгүүд сүүгээ одоо нийлүүлнэ. Манай үзэсгэлэнийн худалдаанд нэлээд одоо идэвхтэйсэн оролцдог. Цагаан эдээ маш сайхан хийдэг. Манай Лувсан юм бол аймгийн алдарт уяач олон сайхан айраг төрөг авч ирсэн. Ийм малчин. За. Энэ жил ч одоо цаг сайхан дулаахан ярих юмгүй энэ жил өвгөө чи үдсэнгүй дундгуй нутагт бол ер нь хаасаагүй дээ. Хавартаан жоохон сунгар урт тоглох байх гэж л бодож байна шүү дээ. Энэ их ажлынх нь бас ачааг үргэлжлэж явдаг бас ханаа танилцуулах бах тийм ээ. За манай гэр бүлийн Мотхон Жаргал гэж. Би тэр ч одоо ханилаад 22 жил. За. Хэдэн хүүхдээ ээж аваа? 4 хүүхэдтэй. За хамгийн бага нь манай хэн блэ өөрийгөө танилцуулаар юм. За. Лувсан Нэмийн Лувсан Баяр юм биш үү? Хэдгээр англи юм ядав чинь? 5 дугаар анги. За ямар сурч байна? Онц сурч байгаа. Сурч байгаа юу? Онц сурч байгаа. Зон сурч байгаа. 2 оюутан байгаа тий? 2 оюутантай. Тэгэхээр ч одоо хөдөөний айлуудын ажил бас их штэ. Хөдөө сургуульд их сургуульд том охин Батлан хамгаалахын их сургуульд унаа тэр. Амралтаараа ирсэн байгаа мó бас. Амралтаараа ирсэн байгаа. Манай хэн блэ хань намайг Гомбочгийн Отхон Жаргал гэдэг. Отхон Жаргал маань одоо юу хийж вэ? Тэгэхээр малаа маллаад өөр хажуугаар нас уран юм шиг биш үү? Сая бас ханыхаа дээлийг оёоцсон. Өөрснийхөө хэрэглээний дээлийг оёчна. Тэгэл өхрөө саагаал тэгэл одоо хонтон тэгэл иймэрхүү ажилтай байна. Зуны цагт бол тэгэл цагаан эдээ хийгээд малаан барьж. Тэгэл гүүгэн барин тэгэл ажил бол ундарч үгэн шүү дээ. Тэгэхээр хүн чанар гээд нэвтрүүлгийн зорилго нь хийнэгэндээ сэтгэлийн дэм хайрлах байдаг баа. Тэгэхээр бас та бүхнийхээ салуу гэр бүлд ирж одоо тийм ээ бас засаг дарга нь хүндэлж ирээ та нартайгаас нэгэн өдрийг бас өнгөрөөж байна. Тэгэхээр хүн чанар гэж юу гэж тодорхойлох бол? Хүн чанар бол тэгэл нэг нэгэндээ тус дэм болох нэгнийгээ дэмжиж явах л. Эсвэл доо. Тэгэлгүй яхаа. Манай Лувсан Нэмийн хувьд зам ялгаа гэдэг ер нь тэгэл хүнтэй хайртай нэг нэгэндээ итгэх итгэлцэл хамгийн гол. Ийхүү хүн чанар нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байна. Тэгэхээр бүтэн 3 өдрийн туршаас Дундгавь аймгийнхаа ард иргэдийн хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлийг та бүхэнд үзүүлэхийг зорилоо. Тэгэхээр яг энэ цаг мөчид бид одоо Дундгавь аймгийн малчин одоо Лувсан Нэмэндэ хүрэлцэн ирж нэгэн өдрийг бас халуун дулаан яриагаар өнгөрүүллээ. За одоо нийт монголчууд, дундгавчууд, сайн цагаанчуудтай удахгүй болох шинэ оны шинэ жилийн цагаан сарын одоо мэндийг дэвшүүлж байна. Мөн одоо эрүүл инк сайн сайхан байхыг бас хүсэн өрөөё. Танай телевизийн хамт олон тэгээд бүгд нь ажлын уран бүтээлийн өндөр амжилт хүсье дээ. За, эрүүл Батар шгэ.
За тэглэгээ ахаа тэгэхээр бас бүх хүмүүс бас урмын сайхан үгийг хэн нэгэндээ хэлнэ гэмээн ирч хүч авч одоо ажил үүснэ өөдрөг байдгаа гэж би хувьдаа боддог байгаа. Тэгэхээр бас өнөөдөр Дундгой аймгийнхаа ард иргэдийн Дундгой аймагта одоо хийж бүтээж байгаа бүтээн байгуулалт болоод олон сайхан хүмүүстэй үзэгч та бүхнийгээ уулзсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань энд хүрээд жаргаж байна. Иргэн ууслаа түр баяртай үзэгчтэй. Хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөе. Хүн чанар нэвтрүүлэгт маань уригдан оролцсон Дундгой аймгийн ард иргэдтэй амьдралд нь аж аргалын дээдийг хүсээд удахгүй болох сар шинийн мэндийг хүргье.